За манай Бодонгийн көрөө энэхүү өвлийн анхны аяллаа эхлүүллээ. За. За Сэлэнгэн мөрний дээгүүр гараад явж байна. Сайхан гүүр барьцсан байна уу чи одоо яваа. За нэг юм зүйл байна. За бид тэр нь одоо нэг 70 гаруй километр явчихлаа. Аймаг руу орлоо да. Бид өвлийг хайсан боловч өвл алцсан. За аймгийн төв дээр нэг цайлчаад за тэгээд хоошоогоо Эренчлэн сумын зүг бүгд гараа явцгаалаа. За ер нь нэг ойролцоогоор 280 орчим километр байдаг гэж байна. За тэгээд хаанаас гоё цастай үзээтэй зам эхлэх нь тэгээд та нарт харууллаа. Зэрлэг хонгортой цас руу орсон байт юм аа. Гоё. Энд ч л одоо аялал шүү дээ. Харин бүр амар явчихтэй. Хойно турж гаргасан цас ээ. Хөөх. Янзын гоё хонгортой газарлаа саяста холоос ороод суунгуудаа буцаж ухрасаар хагаад батсаар хагаад гарчлаа да. За пургаашцаа. Нагсан явуултыг хийсэ. Гараа авчлоо. Шөнийн 00:50. За явсаар аваад улаан улс юм дэрсэн. Гоё юм да. Маргаашлах гоё. Гэгэрдэд гоё юм харуулъя та. За өглөөний хэдүүлээ ч та. За нараа яриа мандаг байна да. Ямар гоё юм бэ? Саахан амарлаа. Бас гоё байна. Лайв үгүйцтэй. Гүү лайв биш зүгээр гоё сторины дүрс. За бид босцоож байна. Машин дэргүүдээ халааж байна. Улаан улсан юм дээр байна да. За тэгээд өдөр айгу мантаа байгаад байна. Уул нэг өндөр 20 сардгууд харагдах нь уу яах нь уу гэдэг. Цаашаага айгу мандцсан байгаад. За Петровс дээр ирсэн. Ах ихчнэр ингээл бензинэд өгөж шүү дээ. За ингээд Петровсоос бензин аваад аялал үргэлжлэнэ. Яаж байгаа бэ цас мас. Цасны зузаан бол амар байна.
За дуут булаг гэж ийм сайхан газар ирлээ бай. Хараа тэр усан доторх тэр бүргэлж байгааг манайхан харж байна. Хараа тэр. 1 2 3 одоо дуулах нь ч одоо хаашаа дуулж чадахгүй. За амар гоё юм байна. Багт тэг ингээ гоё юм яриа дуулж муулахаар гоё бүргэлдэг доороос ундардаг гэж. Цавцагаа нутгаар явж шүү дээ. Юу ч харагдахгүй. Цамц гоё юм аа. Байгаль. За манай Крүүнер энд явж байна. Таньдаг залгачуд байна да. Улаан портолтой хангаа энтерс ахуулаад. Янзтай сайхан өндөр байна. Завана нямка хангаа хөө гэдэг. Манай залгачуд бас энд сайхан аялцсан явцгааж байна бөөндөө. Сошиалар яваад байдаг гоё форум нарч энэ шүү дээ. EPX портал. Янзтай байна. Ямана нямкагийн порталтай форум нар. Ажилтнаа манай танк төрөнд порталтай. Бодон хоёр маань ингэ зэрэгцээ гоё зовстой байж. Гоё аргач нь амар. Заasta амар гоё газар ирсэн 10 усгат. Яа тэнд хараа нар мар өстө тэнд тусч тараа тэнд. Салиатай. Сүрдмөр юм аа. 10 усгат амар гоё газар байна. Дүн бол орлоо доо тэгээд янзтай явчихна. Байгалнаас үнэн гоё юм аа яваа. Тэр чирээ цавцах. За ингээд 60 тол төрөө ирлээ бидэд уур савсаал янзтай байна. Тэгээд шуурчлаа гэдэг чинь шуураад нөгөө айхтар цан хөвөргүүд нь бол жоохон арилцсан байгаад байгаа юм байна. Янз юм байна. Ингээ хүмүүс гоё үзээд явчихдаг. Энэ хараа усан доторх нь харагдчих шүү дээ амар цэнгэг. Ямар гоё юм бэ? Бас күнзгий юм шүү. Энэ зам амар гоё шүү дээ ногоороо. За салхилж шуураад бас цан хөвөргийг нь бас арилгасан гинэ. Нэг ч бас амар шуурсан гэж байгальд. Яалчгүй ингээд доторх ном ногооноор байд юм нөө. Нар жарахаас өмнө бид ирж таарлаа. За сайхан нутаг үзлээ. Янцтай байна. Баярлалаа. Сайхан яваад ирээд ирчихлээ. За урд бол 27 сард уулсад харагдчихна. Гоё юм аа. Эренчин л сум дээр. Сайхан айл дэрч. Хоол идчихэд хөдлөлөө. За эренчлэн сум дээр бензинээ дүүргэж аваад гоё газар явнаа.
маань хордол сардаг харагдчих штэ. Амар хүлдтэй юм байна зах ирэмгээс. За далаа нэг иймэрхүү хүлдэж байна да. Янцтай бас сүрдмээр харагд юм байна. За бас нэлээ хонгартай байна да энэ хэсгэр. Нэлээд газар. Манай хар тэнд суудсан. За шарыг татчихин да дахиад. За манайд энд шар суудсан. Болох юм уу? Жижиг долгон машин явах юм аа. Метр цасаа. Зааста. Манай хэд толтлын болсон байна. Порталтай байт. Ингээ ийшээгээ баг метр шахаг үнзгээ цастай болчих чинь. Ийшээ. За манай энд ирээд ингээд алцаад зогсцсон байж энэ. Метр гүнзгий. Амар шүү дээ. Зааста нэр. Машин дэрэг огт яваагүй болохоор айхтар юм байна. Араа гүнзгий бэ. За бид далаа эргээ хажуу талаар явсан замаар явах гэж үзээд барсангүй баг метр гүнзгий цастай. Амар болж байна. Олон амар болоод. Намтаач хүрх газраа хөрөөд тэгээд эндээсээ баг буцах тийшээгээ хандахгүй болохгүй байна. За манай 400 бол яг порталтай тултаа толтлон яваал тэгэл яалчгүй зогсож байна. Тэнхлэг тулаа. Тэнгүүт портал яваад зогсонгууд нөгөө порталын мөрөөр манай намхан танкууд манай онгууд тэнхлэхээрээ шууд тэгээд тэгэл хий ирэх чинь дээ. Яалчгүй амар байна. Цасуул амар. За эндээсээ тэгээд сайхан буцъя да. Буруу татааш. Портал маа сууж байна. Бараг метр гарan цасны зузаан нэмэгдчихэ. Тэгээ одоо эндээс чинь дахиад хатгал ортол бараг 70 км гэж байна шүү дээ. Тэгэхээр ч бараг 70 км ингээд битүү хунгартаа цасны зузаан нэг 60-аас метр 20-30 хооронд байна да. Тэгээ бидэд ямар тааш явах боломжтой хүртэл нь явлаа. Тулгаал зогслоо доо. Тэгээд үүнээс цааш бол аврал үгүй гэх шиг буццгаа ихэл. Манай 300 бас. Энэ хоёр маань ер нь бол зам хаглаа, зам гаргаа явж ирсэн. Тэгэд манай хоёр жижиг тэр цагаан зогсож байна. Тэгээ барах нүггүй үзчихэд ирэхэд. Тэгэл буцаж байна да. Тэгээ манай 400 суусан, 300 суучлаа. Одоо хоёр нэг вижтэндээ. Амар гоё үзэтэй зам байна да. За тэгээ сайхан толтлон явлаа бидэд. Үнэхээр гоё боллоо. Хэвээ хөсөөдөөсөн цасандаа ороод суугаад эндээсээ тэгээ сайхан байгаль хангаад байгаа. Тайлцчлаа тэгээ буцъя да. За тэгээ суурин дээр ирж чаддаг. Сууж энэ. Нэг хажууд шин татчихна.
Бараг ингээ суурин дээр нь бот татаад эргүүлж мээр юм байна бүгдийг. Доогоор наалт. Харин бүр доогоороо наалдаад чи бараг нэг 50 60 см зузаантаа засаад шүү дээ. За бас. Үзчихэндээ үзэж тарж шүү. Хинт суусан. Төгсөө холдооч өгшөө. За гарсан. За гараасан. Хатбар харыгаа гаргаж байна. За вичтэй өөрийгөө татаалаа нэ. За тэнд 300 одоо тэгээ винч чинь дээ. Манай хоёр тэнд байна. Тийш гараа иччихэ. За шарман татчихагаад татчихсан газраас очлаа энэ харыг. Бараг 40 метрийн зайнаас уцраа татчихлаа. Кино. За ийм гоё газрыг харуулж байна да. Янцтай. Амар гоё газраар явж байна да бидэд. Ийм газраар өвл явж байна гэдэг чинь аслаа. Янз юм байна. Угсаа цасанд хөвчлөлтөд очоод. Өстой гоё байна да. Гэхдээ ямар гүнзгий юм бэ? Йоо. Сайхан орлоо шүү дээ шоо. Янз байна. Энэ одоо яах гэж байгаа юм бэ? Ч одоо яагаад байгаа юм бэ ой. Игэж пауэрлах байсан юм уу те? Бүр инк байсан юм. Өвтөрийг урд ороо манлаа л гэд ингэж хэ. Дахиад суусан байт юм аа. Бас гой суулаа шүү. За ихтэй мангар хайж ухаа яваад орчлоо шүү дээ угаасаа. А чи нэг хөдлөгтөө. Гэтэ та нар энэ цагаан 300 харж байна амар гоё байгаас тийм жимбичэд. Ой диплоко залгасан юм уу энэ урдч ажиллахгүй шүү дээ. За энэ сайхан сайр майр. Ор сайхан суугаал. Үзэтэй явчихлаа. Яг энэ дунд үнэхээр ялгарч байгаа тэр портолтой. Портолтой машин бол зүгээр бараг суух газар олдохгүй. Тэнхлэг хол болохоор тэгээд хүрэх юу ч асуудал хүчтэй. Ийм л байна да. Цасны зузаан. Настай амар хонгор байна. Тэгээ байгаль бол үнэн гоё юм аа. $37 инчийн дугуй далд орж ш таараа. Нүгээс амар хонгор байна, амар цасан. За тэгээ хоноос нь уутаач ухаад татнаа. Тэр хоошоогоо бүр ингээд далд орцсон. Амар. За явсаа. Бараг л гарцсан уу гараагүй юу? За бид хэд явсаар байгаад хатгал түрээд ирлээ. За тэгээд энэ нэрээ бас амар явуулсан байна шүү те.
Энэгээр болоос цасанд бол явлаа бас зодлоо штэ. Тэг доогоороо битүү цас мөсөн гэсэн. Амар ус мэн үү. Өөх. Ста танк өөрийгөө хуйгалж байгаа юм шиг болгочих. Амар. Манай Пикачу юу болж байна? Амортизатор энэ бүгд төлөвлөсөн шүү дээ. Нэг иймэрхүү байдалтай яваад машинуудаа цас мөсөөр хуйгалсаар гал хүрээд ирлээ шүү дээ. Амар хүлдэжээ доогоор. За манай цагаан бас цас мөс битүүл юм дээ. Яа. Битүүс. Ингээ хатгалд ороод ирсэн. За одоо эндээсээ бидэд мөрөн тэгээд цаашаага Улаанбаатарынхаа зүг явна да. За тэгээд маргаашсаас гой юм уулзъя да хэдүүлээ. Янзтай байна. Пүүлийн энэ дугуй бол бас дажгүй байна. Манай шар максиста. За энд бас 37 инчтэй Tera Hunter XD. За нэг ийм хийтэй дугуйгаар л зөвөр зодсоор байгаа явчлаа да таг төрөн зөө. За манай хар 300 бас битүү мөсөө байна доогоор. Амар. Тэр нэг ийм өвлийн зөөлөн хийтэй энэ дугуйгаар бас аллаа бас явууллаа штэ.